Монгол улсад 108 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагаас нийслэл Улаанбаатар хотод 36 мянган амьдарч байна. Үүнээс 44.2%-ийг төрөлхийн 56.8%-ийг олдмол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс эзэлдэг. Олдмол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 79% нь ердийн буюу насалтаас үүдэлтэй байдаг бол ахуйн осол, мэрэгчлээс шалтгаалх өвчлөл, зам тээврийн осол удаах шалтгаан нь болдог байна. Төрлөөр нь авч үзвэл харааны 11,871, ярианы 4,060, сонсголын 8,708, хөдөлгөөний 21,810, сэтгцийн 20,742, хавсарсан 7,678, бусад шалтгаанд хөгжлийн бэрхшээлтэй 33,530 иргэн байна. Насны хувьд 16-аас 64 насных нь 85%-ийг эзэлж байгаа бол 15-аас доош насных нь 9%-ийг, 65-аас дээш насных нь 6%-ийг тус эзэлж байна. Сурах насны иргэдээс 2406-нд сургуульд сурдаггүй бол 435 сургууль завсарсан байна. Тусгай сургуульд 1212, ердийн сургуульд 4150 хүүхэд суралцж байна. Нийгмийн даатгалын дэвтэр тогтоолгосон 42 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа ба хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 22 нэр төрлийн тусламж, тэтгэмж, хөнгөлөлт үзүүлж улсын төсвөөс нийт 18.1 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Нийт 13 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн хөдөлмөр эрхэлж байгаагаас 687 төрийн байгууллагад ажиллаж байна. Бэрх биш, ээлтэй бай.